За сайн байцгаана уу? За өнөөдөр хэдүүлээ ямар сэдвийн талаар ярилцах уу гэхээр бид ямар зам сонгодог вэ? Энэ агуулгын хүрээнд ярилцъя гэж бэлдлээ. За тэгэхээр бид өдөр тутамдаа сонголт хийдгээ. Гэхдээ ямар шалгуураар тэдгээрийг тэр замаа сонгоод байдаг юм бол энэ талаар та бодож үзчихсэн үү? Яг үнэндээ бид арай амар байх сонголтоо л хийдэг. Гэвэл та итгэх үү? За тэгэхээр бид яагаад энэ амар гэсэн сонголтоо хийгээд байдаг вэ гэдгийг тайлбарлахын тулд би танд 3 агуулгын хүрээнд ярьж өгье гэж бодож байна. Нэгдүгээрт нь бидний тарих энерги хэмнэх зарчмын дагуу ажилладаг. Energy conservation хэмээх ойлголт байдаг. Энэ нь яах вэ гэхээр хүний тарих альва шийдвэр үйлдэл хийхдээ хамгийн бага энерги зарцуулах хувилбараар сонгодог. Тэгэхээр нейробиологийн түвшиндөө тарих нь амар буюу танил, аюулгүй, таамаглаж болох үйс тодорхой хувилбараар сонгодог. Хоёрдугаар тайлбар нь энэ бол хүрэх ба зайлсхийх сэдлийн онол гэж 2002 онд төвшүүлж исэн онол. Харьцангуй шинэ онол байх нь тийм. Тэгэхээр энэ дээр юу гэж олон улсын нэршил нь юу гэж байдг вэ гэхээр approach and avoidance motivation theory гэд хайх юм бол та илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж олно. За энэ дээр хүрэх сэдэл нь юу юм, зайлсхийх сэдэл нь юу юм гэдгийг товч тайлбарлах юм бол хүн бүрийн сэдэлтэй энэхүү хоёр чиглэл зэрэг оршиж идэг. Гэхдээ аль давмгайлах нь тухайн хүний сэтгэл зүйн түвшин, туршлага, тэгээд орчны нөлөөллөөс хамаарат харилцан адилгүй байдгаа гэж тайлбарлаж болж байна. За тэгээд мэдээж одоо нэг хүрэх буюу approach чиглэл давмгайлсан хүмүүс маань өсөлт, зорилго, бүтээж байдалд төвлөрдөг бол avoidance буюу зайлсхийх чиглэл давмгайлсан хүмүүс маань айдсаа сэргийлэх, алдааг багасгах хандлагатай байдаг бахнэ. Тэгэхээр энэ чиглэгдсэн шийдвэрүүдийг гаргадаг гэж үзэж болох нь. За 3 дугаар тайлбар маань танин мэдхүйн зөрчлийн онол буюу cognitive dissonance theory гэж энэ онол маань бол бүр 1957 онд төвшүүлж исэн онол ахна. Энэ дээр юу гэж тайлбарласан байдаг вэ гэхээр хүн өөрийн итгэл үнэмшил, хандлага, мэдрэмж, зан үйл эдгээрийн хооронд ямар нэгэн байдлаар зөрчил үүсэх үед дотоод тавгүй байдал мэдрэгдэж эхэлдэг байна. Ингээд тавгүй байдал мэдрэгдээд эхлэхээр дараах үйлдэлүүдийг гаргадаг гэж тайлбарласан байна. За үүнд нэгдүгээрт яах вэ гэхээр өөрийн итгэл, ойлголтыг өөрчлөх. Хоёрдугаарт өөрийн зан үйлээ өөрчлөх. За гуравдугаарт шин тайлбар, шин зөвтгөл олох. Ямар нэгэн байдлаар дээрх 3 үйлдэлүүдийг хийгээд одоо дотор үүсэж байгаа зөрчлүүдээ тэнцвэржүүлэх тийм үйлдэл хийдэг байх нь шүү дээ. За эдгээр шалтгаануудын үүднээс бид нэр ямарваа нэгэн зүйлийг сонголт хийхдээ хамгийн амраа сонгох гэдэг нь одоо дээрх 3 агуулгыг одоо товчилж тайлбарлах юм бол хүн тархины энерги хэмнэх гэдэг юм байна. Тэ? Хоёрдугаарт аюулгүй байдлаа хамгаалах гэдэг юм байна. Гуравдугаарт дотоод зөрчлөө багасгахын тулд хийгдээд байгаа тэр автомат үйлдэлүүдийнх нь үр дүнгээс болоод л бид нэр арай амар байх сонголтоо хийчээд байдаг байх нэ гэж ойлгож болох гээд байна. За тэгээд өнөөдрийн сэдв маань сонирхолтой байсан байх гэж найдаж байна. За өмнөх бичлэгүүд тэгээд нөгөө бичвэр, рeel ерөнхийдөө миний ингээ хэлэх гээд байгаа бүх санаанууд маань ерөнхийдөө энэ зарчмаа тайлбарлах зорилготой байсан. Тэгэхээр өмнө би тайлбарлаж байсанчлан тэгээд асар олон мэдээллийн энэ сан дотор бид нэр явж байгаа. Тухайн мэдээллүүд нь биднэрт санаатай болон санамсаргүй байдлаар тэр мэдээлэл дундаар ингээ сэлж амьдарч байгаа тий. Тэгэхээр азар бидэнд яг шийдвэр гаргах,
Тэгээ сонголт хийх. Өөрийнхөө одоо тэр асуудалд хандах хандлага өөртөө ашигтайгаар эргүүлэх эрх нь биднэрт байгаа. Тиймээс амар биш ч гэсэн өөрийнхөө зарчмаа тодорхойлоод яг түүндээ төвлөрсөн хэрэгтэй мэдээллүүдийг өөртөө шингээгээд түүнийг амьдралдаа хэрэг болох үйц байдлаар хэрэгжүүлдэг байхыг илүүд үзээрэй гэж дахин сануулъя. За ингээд дараагийнхаа бичлэгээр яагаад энэ зарчим чухал болох тухай, тэгээд энэ өмнө нь оруулсан энэ тухайн сэдвүүдийн энэ зарчмыг тайлбарлахад ямар агуулгаараа уялдаж байгаа талаар бэлтгэн оруулах болно. За ингээд дараагийнхаа нэгдсэн бичлэгээр эргээд удахгүй уулзцгаая. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай.